Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ Төмний телевизээс бэлтгэн хүргэдэг эсрэг өнцөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд бид бүхэн бас энэ удаагийн дугаараар бас сонирхолтой зочныг өргөн оролцуулж байна. Байгаль орчныг хамгаалах оюутан залуучуудын холбооны тэргүүн Батуулд өргөн ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За тэгэхээр бас байгаль орчныг хамгаалахын их одоо ажил үйлстэй ер нь хэрхэн явж байна. Монгол улсын хэмжээнд ер нь байгаль орчныг одоо хамгаалах ажилд хэр их засгийн газраас хэр их анхаарал хандуулж байна. Хувь хүн бүр ер нь хэр их оролцоотой байж чадж байна. Энэ тал дээр та бас үзэгчтэй тайлбар өгөх. За юуны өмнө энэ дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа байгаль орчны асуудлыг хөндөж нэвтрүүлэгтээ өргөн оролцуулж байгаа та бүгдэд баярлалаа. Тэгэхээр байгаль орчин гэдэг бол өөрөө маш чухал зүйл. Бидний амьдрах орчин. Амьдрах орчин ямар байх нь бидний одоо цаашдын хөгжил цэцэглэлттэй ирээдүйдээ шууд холбоотой байдаг. Тэгэхээр бид нар энэ бол маш чухал асуудал. Яг Монгол улсын хувьд дэлхийн нийтийн чиг хандлага ямар байгаа юм те эрх зүйн орчин ямар байгаа юм гэж ярих юм бол маш их юм байна. Гэхдээ бид нар маш энгийн юмнаас эхлэх ёстой гэж би боддог л да. Жишээ нь зүгээр байгаль орчныг хамгаалах гэдэг нэг асуудал. Хамгаалахаас гадна зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэнцвэрт байдлыг хангах гэдэг асуудлууд зэрэг давхар яригдаж явдаг л да. Тэгээд ер нь энэ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, тэнцвэрт байдлыг хангахад манай Монгол улсын байгаль орчны бодлого ямар байна? Бодлогын эрх зүйн баримт бичгүүд нь ямар байна те? Үүнтэй уялдуулаад энэний хэрэгжилт нь ямар байна гэдээ яриад аваад үзэх юм бол ер нь бодлого, боловсруулсан бодлого, эрх зүйн актууд те баримт бичгийн хувьд бол хангалттай сайн боловсруулагдаж гарсан. Энийг хэрэгжүүлэх асуудал бол үнэхээр хүчээр дутагдaltaй байгаа юм. Тэгэхээр бид нар зүгээр энэ бодлогыг авч явж байгаа улсуудын хувьд ч гэдэг юм уу яг уу нэвтрүүлэг бол эсрэг өнцөг гэдэг утгаараа би ярьж байна л да. Тухайн байгаль орчны салбарт ажиллаж байгаа улсуудыг аваад үзье л да. Тэгэхээр одоо өнгөрсөн жил 4 жилийн хугацаанд ч гэсэн саяын одоо энэ шин засгийн газар гараад ирсэн энэ хугацаанд ингээ хараад үзэхээр яг байгаль орчны салбарт ажиллаж байгаа улсууд мэрэгжлийн байж чадж байна уу гэдэг асуудал маш чухал хандагдж байгаа байхгүй. Тухайн салбарт нь яг мэрэгжлийн өндөр чадвартай тийм улсуудыг ажилуулах шаардлагатай байна. Яг одоогийн нөхцөл. Тэр бодлого боловсруулж байгаа улсууд нь мэрэгжлийн бус тийм одоо байгаль орчныхоо нөөц баялаг сэтгэлгүй тийм улсууд тэнд байна гэдэг маань нөгөөх нь сэтгэлээс юм хандахгүй байна гэсэн үг шүү дээ. Тодорхой бодлогыг боловсруулахад нэг хүний ч юм уу, нэг компани ч юм уу, нэг даргын эрх ашигт нийцүүлж гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь өөрөө цаана маш их сөрөг үр дагаврыг гаргаж байгаа. Маш явцсан байдлаар ханддаг. Тэгээд тэр гарсан баримт бичгийг хэрэгжүүлж байгаа улсууд нь бас мэрэгжлийн бус улсууд. Тэгэхээр ийм төвшөнд байна гэдэг маань энэ маш их алдаа дутагдлыг дагуулж ирж байна л да. Тэгэхээр энэ дэр бол маш их одоогийн шин засгийн газар бол маш их анхаарах хэрэгтэй. Ер нь аливаа салбарт ажиллаж байгаа улсуудыг маш сайн за яг мэрэгжлийн бус хүн авч болно. Тэгвэл тэр улсуудаа маш сайн чадваржуулах хэрэгтэй. Мэргэжлийн болох хэрэгтэй. Байгалийн нөөц баялаг, байгаль орчинд хандлагын бүр тэднээс эхэлж өөрчлөх хэрэгтэй байхгүй юу? Салбарт нь ажиллаж байгаа улсууд тийм биш байна гэдэг бол дараагийн нөгөө тэрийг нь бусад улсуудад дамжигдаж явах юм нь учир дутагдaltaй л гарна. Нөгөө их нь булангартай бол адг нь булангартай гэдэг чинь тэр утгаараа. Тэгэхээр энэ бодлогыг авч явж байгаа улсуудын хувьд авч үзэх юм бол ийм байна. Цаашлбал нөгөө бодлогыг хэрэгжүүлэх шатанд иргэдрүүгээ ойртоод ирэх юм бол үнэндээ бид нар иргэддээ бас хандлагыг өөрчлөх, сэтгэлгээг нь өөрчлөх юм үнэхээр хийж чадахгүй. Үнэхээр хийж чадахгүй. Одоо зүгээр ингээд бүр энгийнээр эхлэе л дээ. Бидний хэрэглээ ямар байгаа юм бэ гэх тээ. Одоо хамгийн ойрхны баяраар жишээ авъя. Сар шин тээ. Эмгтээчүүдийн баяр. Одоо бид нар зүгээр л нэг дундаж 5 амбултын ч юм уу 4 амбултын айлын 4 сарын хэрэглээг 8 хоногт л эдээ ичиж байгаа байхгүй юу? Энэ бол маш их хэрэглээ. Маш их хэрэглээ. Тэгэд энэ хэрэглээ нь биднийг өөрсдөө нөгөө байгалийн нөөц баялагт гамгүй хандах хандлагыг бий болгож байгаа. Өнөөдөр бол одоо жирийн одоо араас ингээ баярууд авцснаа гэдэг маань тэнд бол хэрэглээ маш их гарч байгаа. Тэр хэрэглээгээ дагаад хэрэглээнээс үүдсэн хог хаягдал хаягдал нь маш их бий болж байгаа. Тэгэхээр бид нар юун дээр анхаарах вэ гэхээр зүй зохистой хэрэглээ маш чухал болж байна. Одоо өөрсдийн таарсан хэрэглээг хүн хэрэглэх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр зүгээр нэг найзгаа би харлаа л да. Айгуу гоё машинтай хөргөн бензин баг гэдэг хэрэгтэй байна. Тэгснэ ахаад нэг том машин авч байгаа байхгүй. Тэнд бол хэрэглээ байгаа мөн гэхээр нэг тэр машинаар бол нэг хөдөө яваад ирж байгаа. Тэгэл дараа нөгөө машин онохгүй байсан гэхээр бензин айгүй хийддэг юм байна. Тэгээ гаражд байж байгаа л гэж байгаа байхгүй. Хэрвээ тэр хүн тэр хөдөө явахдаа зүгээр нэг машин түрээсэлж явчаад эренгүүтээ тэр машин авах мөнгөөр жижиг дунд бизнес эрхлэх ч юм уу тийм юм хийсэн бол айгүй үр дүнтэй байгаа юм. Тэгэхээр энэ дээр бид нар энэ хэрэглэн дээр бол маш их анхаарах хэрэгтэй. Одоо биднэрт хэрэглээ байна. Хэрэгэлчээд хэрэгэлдэггүй юм маш их байна.
Энэ үл өстой үнэндээ л одоо би хэрэгэлдэггүй юмыг хэрэглээнд оруулах бол маш чухал асуудал. Одоо жишээлбэл хөдөөний нэг зүгээр ингээд захын гэр хорооллын нэг айлын хашаанд очиход хашаан дотор нь ингээд хит хитэн амбар байна. Тэгэл энэ тэнд нь хэрэгэлдэггүй юм зүгээр маш их амбар дотор нь өөгийнх нь хэрглэж исэн юмнуудаа ингээд тэнд тавьдсан. Хизээ нэгэн цагт хэрэг болж магадгүй гэдэг. А нөгөөх нь хизээ нэг цаг үеийн дуусаад бүр хог дээр хаях хэмжээнд хүртэл нь хадгалсан байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үед нь ямиг хэрэглээд өөрөө хэрэглэхгүй бол тэрийг дараагийн хэрэгтэй хүнд нь өгөх ч юм уу те. А тэгэхгүй ахаа шинээр авдаг ч гэдэг манай ийм хэрэглээ үндэ зохисгүй хэрэглээ бол бид нэр. Тэгэхээр бас иргэд маань бас ерөөхдөө одоо энэ хэрэглээ бол хувь хүний одоо өөрсдийнх нь одоо асуудлаа гэж бас үзэхэл ах л да мэдээж. Тэгэхээр энэ бас цаад утгаараа бол байгаль орчныг одоо хамгаалах маш том одоо нэг одоо соёл өгөөд асуудал явж ийн л да тий. Энэ тэгэхээр байгаль орчинд бас иргэн бүрийн оролцоо маш их чухал бөгөөд тэр дундаа бас энэ хэрэглээ гэдэг энэ энгийн зүйлээс бас юм эхлэх нь шүү дээ тий. Тийм. Ерөөсөө одоо жишээлбэл бид нар хэрэглээ гэхээр одоо та жишээлбэл одоо өдөрт хэдэн аяг хоол иддэг үү те а хэдий гэдээд хэдий хэмжээний таргыг өөртөө таргалж जैन те одоо жишээлбэл өөрөө хэмжээнээс илүү таргална гэдэг маань тэнд өөрт нь биеинд нь муу байхгүй а хэрэндээ тарсан юмаа идээд явах юм бол тэр идсэн юм нь өөрийнх нь биеинд нь шингээд нөгөө хүн эрүүл сарвал явна. А тэгэхгүй их идэт байх юм бол нөгөө илүүдэл юм чинь шингэхгүйгээр шууд хогийн сав руу орж байгаа байхгүй. Тэгэхээр хогийн сав их дүүрэх тусам тэр хог хаягдл манай цэвэрлэх байгууламж чинь хүндрэлт ороод байгаа байхгүй. Яг үүндээ бол. А тэгэхээр бид нар идэж ууж байгаа нь ч гэсэн зүй зохистой хэрэглээ байх хэрэгтэй байхгүй. Одоо энэ бүгдээс эхэлнэ. Энэ бүгдээс л эхэлнэ. Ерөөсөө одоо манайхан бол хэлдэг л да монголчууд бол идэх бас махсаг ийм арга түмэнч гэдэг юм уу те. Мах идэхгүй бол хэцүү ч гэдэг юм. Гэхдээ бид нар байнга мах иддэг бол 7 хоногийн нэг өдрийг цагаан хоол болох хэрэгтэй. Айл өрх болгон тийм болох юм бол цагаан хоол ч нөрөө эрүүл мэндэд сайн. Аа тэгээд нөгөө ер нь бид нар ногоон хөгжлийн тухай сүлээд их ярьж байгаа шүү дээ. Ногоон хөгжил гэж яг чухам юу хэлээд байгаа юм бэ гэхээр ногоон хөгжил гэдэг маань өөрөө нөгөө хаягдл нь тэгрүү тэмүүлэх хөгжлийг ногоон хөгжил гэдэг байхгүй. Бид нар бас яг мод тарих чинь ногоон хөгжлийн нэг хэсэг нь мөн л да. Гэхдээ голцоо хүмүүс ногоон хөгжил гэхээр юу юм гэхээр мод тарих одоо тийм л асуудлуудыг бид цэцэрлэгжүүлэх ногоон болох энийг л ногоон хөгжил гэдэг. Тэгэхээр чин цаана маш олон чухал асуудал байж байгаа байхгүй. Жишээлбэл одоо бид нэр хамгийн наацхийн өөрийнхөө гаргадаг хаягдлыг багасгачих юм бол тэр бол ногоон хөгжил. Хувь хүний хувьд зүгээр хаягдлаа багасгах гэж байгаа шүү дээ. Одоо таны хэрэгэлдэггүй юм аа өөр хүнд хэрэглэвэл тэр юмнуудаа зүй зохистой ашиглах цааш дамжуулж явах юм. Том үйлдвэр дээр аваад үзэх юм бол үйлдвэрээс бол хаягдл гарах ёсгүй. Тэр үйлдвэрийн бүх юм дахин ашиглагддаг байх хэрэгтэй. Тэгэхээр бас манай Монгол улсын хэмжээнд одоо дахин ашиглахад ямар вэ? Үйлдвэр ямар вэ гэдэг. Ер нь бол сүүлийн үед яг дахин ашиглах тухай маш их яригдж байна. Юмыг дахин ашиглаж байна. Цаасыг ч гэдэг юм уу, одоо хуванцар савыг ч гэдэг юм уу, юмыг дахин ашиглаж байна. Энэ бол сайн. Гэхдээ бид нар бүгдийг дахин ашиглах. Ерөөсөө ямар ч хог хаягдл гарахгүй байх хэрэгтэй. Тийм боломж өрн байгаа гэсэн үг. Тийм боломж дэлхийн нийтэд байна. Дэлхийд ерөөсөө хог гарахгүй шүү дээ. Ерөөсөө үнсийг хүртэл ашиглаж шүү дээ. Тэгэхээр бид нар юуг ашиглаж болох вэ? Юуг ашиглаж болохгүй? Бид нар одоо өнөөдрийн бохирийн асуудал төв цэвэрлэх байгууламж хүнд нэг тэндээс маш их хий газ юм гаргаж авах боломжууд байгаа л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр боломжуудыг л ер нь одоо цаашдаа бид нар энэ ногоон хөгжилтэй уялдуулаад ногоон технологиг маш сайн дэмжих хэрэгтэй. Байгальд халгүй технологиг бол байгаль одоо сая засгийн газар шинэ тогтоол гаргаад нөгөө гаднаас орж ирсэн жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөд татваргүй оногдуулахгүй гэж шийдвэр гаргасан байлээ л дээ. Яг тэрэн шиг байгаль дээлтэй технологи оруулж ирэх юм бол шууд татваргүй л байх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ нэг байгаль дэлхийд оруулж байгаа хувь нэмэр үйлдвэрүүд чинь аль болохоор сайн технологиудыг оруулж ирнэ шүү. Тэгэхээр энэ дээр бид нар маш сайн анхаарах хэрэгтэй л гэж ярьдгийг. Та тэгэхээр бас түрүү ногоон хөгжлийн уламжлал гэдээ бас түрүү ярьсан шүү дээ. Тэгэхээр ногоон хөгжлийн уламжлал гэдэг нь яг юу юм одоо хүмүүс бас зарим нь бас ойлголтгүй байгаа. Энэ тал дээр та бас тайлбарах. Ногоон хөгжлийн уламжлалын тухай бид нар бол маш олон ярьдаг л да. Ер нь сая би эко барилга, ногоон барилга энэ төр гэдэг нэг сургалтын дээр суулаа л да. Ийм арга хэмжээнд дээр хурал дээр. Тэгээд ногоон барилга гэж ямар юм хэлэх юм бэ гэхээр л хүмүүс одоо тий бүх юм нь одоо сайдлах нарны эрчим хүчээр халдаг ч гэдэм үү тий дулаан одоо тэгэл газар хөдлөлт мөдлөлт бүх юмнаас хамгаалагдсан ногоон байгууламж сайтай ч гэдэм үү ийм барилгыг одоо ногоон гэж. Тэгээд тэр барилга нь өөрөө
халтайг бол бас халтай байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн ногоон барилга ямар барилга байна гэдээ бүр хуралдаж хамгийн эцсийн шийдвэр нь юу вэ гэсэн чинь нөгөө бид нар гэр дээр очиж байгаа байхгүй. Гэр сүрлэн байшин, сүрлэн сарвч чинь өөрөө ногоон юм байна. Ямар ч байгальд хагалгүй, ямар ч тийм одоо хамгийн сайн технологи бол сүрлэн байшин энэ гэрэл юм байна. Байшин бол ямар ч байшин барьсан төмрөөр л барина, бетон зутган тий. Тэгэхээр чинь тэр чинь байгалийн нөөц баялаг руу гал тэмүүлээд шүү дээ. Тэгэхээр бид нар энэ нөөц баялагийг бол маш их зүйзэх ёстой, хэрэглэх ёстой. Хитрхи их хэрэглэнээс болж бид нар байгаль дэлхийд маш их хүндрэлийг учруулж байна тий. Энэ л хамгийн амар. Ногоон уламжлал өөр юу байна гэд. Одоо монголчуудын нэг сайхан уламжлал байдаг шүү дээ. Аавын дээл багдвал хүүхдтэй хасаад юм оёод өгчдөг. Хүүхдийн дээл багдвал хуучрал малдаа илгэвч нэмнээ ингээд оёод өгчдөг. Тийм уламжлалууд байдаг байхгүй. Одоо бол хүүхэд яаж юм гэхээр айл болгоны ганцхан хүүхэдтэй болсон. Одоо би өөрөө жишээ авал бид нэр хоёр ахтай. Бидний үед сурах чиг нэг тэгээд солигдоод байдгүй байсан. Тэгэл би хамгийн том ахыхаа хэрэгжижсэн номыг би хэрэгжилж байгаа л сургуульд ингэж үзэж байгаа л тэгэл дүүдээ шилжүүлж гисэн. Миний доотлын эмэгтэйдүүд надаас нэг дүүлтэй. Тэгэл тэр миний номыг үзэж байгаа л бас ингээл төгссөн. Тэгэхээр чи эн чинь нөгөө дахин ашиглах гэдэг нь аягийн одоо чинь сургуулийн ном нь жил гарангуут өөрчлөгдөв л ахаал нэг цаас. Ахаал нэг цаас. Тэгэхээр чинь ийм хэрэглээ чинь бид нарт айгүй халтай болоод байгаа байхгүй. Тэгэхээр Монголд бол ийм ногоон хөгжлийн уламжлал бол маш сайн байсан. Ногоон технологи бол маш сайн байсан. Одоо бид нар энэ ердийн хөсгийн асуудал шүү дээ, морь тэрэгний асуудал. Энэ бол маш сайн технологи байсан. Одоо тэгээд магадгүй бид нар эргээд морин тэрэг дээр очиндоо би бол итгэлтэй. Ер нь нөгөө шин юм гэж юу юм гэхээр матагдсан хуучин юм шин юм гэдэг шиг ингээл одоо ингээд залуучдыг харахаар нэг 70-80 оны бас ийм урт ус мөс гээл ингээд мод гарч ирэл байгаа шүү дээ. Тэгээд нэг талдаа сайн бас ингээд нэг сүүлийн үед би нэг сэтгүүл үзчихсэн гарч ирсэн дэлхийн нийтийн хэмжээнд ийм нөгөө боб гэдэг нэг тийм ус засалтын загвар модонд орж байгаа юм байна л да. Тэгээд дэлхийн одууд одоо бүгд үсээ тийм жижиг халимгаар засуулж байгаа юм байна. Би айгүй баярлаад байгаа юм чинь. Тэр нөгөө мод Монголоор дуустдаг гэхээр манад тэр модонд нь одоо бушуу ирээсэ гэж баярлаад байгаа байхгүй. Тэгэхгүй бол тэр мод ороод ирэх юм бол магадгүй эмэгтэйчүүд үсээ тайруулаад тэр модыг дуурайна шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө айл гэрт байгаа тэр усны хэрэглээг бол тэр ус засалт хэмнээл явуучих байхгүй. Одоо жишээлбэл өдөр болгон толгоогоо угаадаг эмэгтэй хүн бол урт устэй үйл нэг 8-10 литр ус хэрэглэнэ шүү дээ. Усыг хариулж жижигхэн болчих юм бол 2 литр ус хэрэглэнэ. Шампуны хэрэглээ нь багасна гэл ингээл аваад үзэх юм бол үндэ байгаль дэлхийд бид нар юмыг хэрэглээ, юмаа багасхыг үл өөрсдөө бас боломжууд байгаад байгаа байхгүй. Одоо ингээд Мартин 8 өнгөрчлөө. Цэргийн баяр болно. За дараа нь ингээл дараагийн баярууд нэмэгтэйчүүд чинь палажа яах вэ? Шинэ палаж гэл ингээл ирэлт гардаг шүү дээ. Одоо чи ингээд палажа янз бүрээр янзлаад өмсчдэг болсон ба шүү дээ. Тэгэхээр чи эмэгтэйчүүд ч гэсэн энэ дээр заавал шинэ палаж өмсөх гээд байхгүй. Тэр палажа янзлаад тэг загварыг өөрчлөөд хоёр палажийг хоёулангийн хайчлангуудаа хоёр алаг палаж болгоод өмссөн ч болно шүү дээ тий. Тэгэхээр ч шинэ палаж болчих шүү. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар энэ нөөц баялгаа маш гамтай хэрэглэх ёстой л дээ. Тэгэхгүй баяр болгоноор шинэ палаж, баяр болгоноор шинэ дүпэл авах юм бол эн чинь цаанаа нөгөө байгалийн нөөц баялагийг аягүй их хэрэгжилж байна гэдэгтэйг санал нийлэх гэдэг. Тэгэхээр бас Монголын бас ой хээр болоод ойг хамгаалах тал дээр өөр нь бас хэр ажиллаж анхаард юм бол ер нь одоо ой хамгаалдаг хүмүүс гээл нэг нутгийн нэг одоо өвөө эмээнэрэг гэж юм уу те баг авчиж тавьсан байдаг шүү дээ нэг буу өрүүлээд. Тэгэхээр энэ тал дээр бас яаж хандах ёстой? Ер нь зүгээр тэгээд байж ивэл зүгээр юм уу? Ямар байх ёстой? Яг нь ер нь Монгол улсын хэмжээнд байгаль хамгаалагч гэдэг улсууд баялтай яг төрийн захиргааны үүргийг гүйцэтгэж төрийн төлөөлөл болсон байгаль хамгаалагч улсын байцаагч нар гэж сум болгонд байдаг. Энэ нь бол яг нөгөө стандарт хэмжээнд те нэг байгаль хамгаалагчд оногдох талбай хэмжээ гэж бас байдаг. Тэрүүгээр ингээд аваад үзэх юм бол байгаль хамгаалагч үнэхээр дутагдaltaй. Маш олон байгаль хамгаалагчийг бий болгох хэрэгтэй. Тэгээд ингээд ер нь бол заавал төр хамгаалах биш иргэдээр хамгаалуулах асуудал бол маш чухал сүлүүд тавьж байгаа. Тэгээд ойг хамгаалах чиглэлээр маш олон нөхөрлөл аж ахуйн нэгжүүд одоо тийм хамтлагууд бий болж байгаа. Энэ утгаараа ч гэсэн төмрийн хэмжээ багассан. Гэхдээ 14 оны төмөр, 15 оны төмөр, 16 оны төмрийг аваад үзэх юм бол 15 онд төмрийн хэмжээ нэмэгдсэн байх жишээтэй, 16 онд багассан байх жишээтэй, 14 онд бага байх жишээтэй тий. Тэгэхээр яг уу ер нь энэ байгалийн нөөц баялагийг иргэдээр өөрсдөр нь хамгаалуулахад бол маш их үр дүнтэй. Манайхан чинь хашаа барьж гараа хашаан доторх миний юм л цэвэрхэн байвал гудамжинд угаацаа асахад гудамж бол
төрийн чимчин, хүний чимчин гэдэг юм уу? Тийм байдлаар хандаад байгаа байхгүй. Түүнээс Улаанбаатар хотын энэ хонхор бол Улаанбаатарын л нутаг дэвсгэр. Энэ дотор чи гудамжинд хог хайж байгаа бол гэртээ хайдаггүй шигэ гудамжинд хог хайдаг л байх хэрэгтэй. Энэ бол таны л гэр. Нийтийн эзэмшил гарсан сэтгэлтэй хандах хэрэгтэй. Нийтийн эзэмшил чинь чиний гэр гэдэг тийм л сэтгэлгээг бий болох хэрэгтэй. Багаас нь бүр. Одоо манайх бол яг багаас нь энэ чиний юм гэсээр хагаад бүх бусад нөгөө юм хүний юм болсон. Хүний юмд хүниймсийг ханддаг тийм сэтгэлгээг бий болгоод байна л. Тэгэхээр хүний юм ч гэсэн тэрийг хайрлаж гаргах хэрэгтэй гэдэг юм дээр л маш сайн тий хандуулах хэрэгтэй. Тэр бас гадаад улс орныхан бас одоо бага насны хүүхдүүдийг бүх сургуульд оронгууд нь бүх тэр улс орныхоо соёл уламжлалт болоод бүхий л одоо хэрэгтэй гэсэн бүгнээ шууд бага наснаас нь ингэж заад сургадаг гэж бас сонсч ирсэн л та. Тэгэхээр Монгол улс маань энэ тал дээр бас жоохон учир дутагдaltaй юу? Ер нь багаас нь одоо байгаль экологийн хичээл дээр одоо энэ яг энгийн байдлаар тайлбарлаад ингэж хамгаалах хэрэгтэй гэдэг байдлаар тайлбарлаж өгөх хэрэгтэй юм бол энэ тал дээр та ер нь боловсролын тал руугаа ямар хөө ер нь боловсролын тал дээр экологийн боловсрол олгох асуудал бол манайд бас нэг хэсэг орхигдсон. Уг нь нэг хэсэг бүх ихтэй сургуулийн хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт ороод экологийн боловсролын асуудал аягүй сайн тавигдчихжээ. Тэгээд нэг хэсэг одоо ингээд буцаагаад хаягдсан. Экологийн боловсролын асуудал бол ер нь аягүй бас хэцүү байна. Тэгэл яг хоо ер нь бол хүүхдүүдэд ийм байх ёстой, тийм байх ёстой гэж үзүүлэхээс илүү амьдаар нь өөрсдөр нь хийлгэх асуудал маш чухал байхгүй. Монголчууд яаж тэр антин ургамлыг хамгаалах сэтгэлгээ бий болгод юм бэ гэхээр яг нөгөө тавуу шум малын хажууд өсдөг. Тэгээд тэр энэ чиний хураг энийг чи уугч гэдэг юм гэхээр яг антны хайрлах сэтгэлгээ нь бий болчихдог байхгүй. Одоо бол энэ чиний утас гэхээр энэ утасаа л харьж байгаа байхгүй. Антанд бол хайргүй. Антай харуул айн нэрийг мэдэхгүй. Тэгэхээр монголчуудын тэр уламжлалыг бий болох хэрэгтэй л дээ. Ядаж өнөөдөр одоо үр хөвгтдээ гэрт нь амтан тижээдэг ч юм уу те. Тэр амтан ургамал загас тижээдэг ч юм уу. Тим юмнуудыг бий болох хэрэгтэй л дээ. Ер нь бол тэр маш үр дүнтэй. Гадаадд бол одоо нохоо тижих асуудал бол маш чухал шүү дээ. Тэгээд тэр нохоод маш хайртай өөрийн өрхийн гишүүн гэж авч үздэг. Тэгжиж хүмүүс ойлгодог. Манад бол нохоо хаас агуу давхдаг. Өөрийнх нь нохоо бол өөрийнх годомжинд явж байгаа нохоо бол зэрлэг нохоо тэрийг бол чулуудаал хөөн. Тэгэхээр нохоо гэдэг өөрөө нэг л амтан гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар чинь нэг чи эмхтэй чи эрэгтэй чи өндөр намхан гэж ялгадаггүй шүү дээ. Үндсэн хуулиар олгогдсон ихээр бид нар нас хүйс арьсангүй ялгарлахгүйгээр л хацдаг учраас яг амтныг бол бид нар тэгжил хайрлах хэрэгтэй. Энэ бол амтан. Тэгэхээр би хөдөө орон нутагт очиод нэг хүүхдүүдэд хичээл орж ирсэн. Тэгээд асуусан байхгүй. Амтан хичээдэг хүүхдүүд нүгсэн чинь 2 хүүхд гараа өргөсөн байхгүй. Говьалтад байсан юм аа. Тэгсэн чинь юу хичээдэг гэсэн чинь эднийх нэг юутай, мууртай, эднийх нэг яс мэлхийтэй гэсэн байна. Тэгээд тийм үү гэчихэд за гэртээ тавуу шүү мал нөгөө малдаг, малтай айлуу нэгсэн чинь бүгд гараар өгч байгаа байхгүй. Тэгээд энийг та нар яадаг юм малаа тижээдэг юм гэсэн чинь энэ чинь тавуу шүү мал шүү дээ гэдэг байгаа байхгүй. Нөгөө амтнаас бүр ингээд салгаад авсан тавуу шүү малаа. Энд чинь бол бас л одоо тэр ууланд байгаа амтэн ч амтэн бидний тижээүүд нэг нь гаршуулсан нөгөөх нь зэрлэгэл болохоос биш бүгд л амтэн шүү дээ. Тэгэхээр бүгдийг хайрлах хэрэгтэй гэдгийг сэтгэлгээг суулгах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй тэгээд тавуу шүү малыг болохоор бид нөгөө гаршуулсан болохоор мал гэж ойлгоод амтэн гэж ойлгохгүй нэг тиймэрхүү юмнууд хөдөө орон нутагт харагдж л байлээ. Тэгээд ер нь бол энэ дээр бол бид нар экологийн боловсрол дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй. Ихтэй сургуулиудын оюутнууд бүр дараа нь академик төвшөнд сурч байгаа оюутнууд ч гэсэн экологийн боловсрол бол үнэхээр муу шүү дээ. Үнэхээр ойлголтууд нь энэ одоо байгаль орчныг хамгаалах тал дээр бэлтгэгдэж байгаа хүмүүстээ хаана сурж яаж боловсрал ямар багш нараа залгаж гарч ийн ер нь хэр одоо чанартай боловсон өвчин гарч чадж байна. Ихтэй сургуулиуд одоо экологийн чиглэл. Би өөрөө нөгөө Экос байгаль орчны дэд сургууль багшилж байсан л да. Тэгээд ингээд байгаль орчны мэрэгжилтэнгүүдийг бэлтгэж яхад нөгөө хүмүүс байгаль орчны асуудлыг аягүй их сонирхоод ирэнгүүт бүх ихтэй сургуулиуд байгаль орчны анги нээгээл энэ ер нь аягүй мөнгө олох юм байна. Аягүй их хүн элсэж орж ийн гэдэг аягүй болгон газар байгаль орчны мэрэгжилтэнгүүдийг бэлтгэдэг болсон. Тэр болгон дээр нөгөө чадвартай багш мэрэгжилтэнгүүд нь хомос одоо нэг байгаль орчны эрх зүйг яг эрх зүйн багш зааж гин үү те. Гэхдээ байгаль орчны эрх зүй чинь зүгээр нэг эрх зүйн багш байгаль орчны эрх зүйгээр мэрэгчсэн багш энэ төр бол өөр штэ. Яг байгаль орчны чиглэл эрүүгийн иргэний гэдээ ялгадаг шиг. Тэгэхээр яг ийм чиглэлээр бид нар ингээд нэг мэрэгчсэн сургуулиуд ингээд явж байхад дундуур нь маш олон сургуулиуд гарч ирээд ингээд олон юм бэлтгээд явна гэдэг бол учир дутагдaltaй байна. Тэгэхээр энийг бол яг мэрэгчсэн чадварцсан тийм улсууд сургаад явах юм бол үнэхээр чадвартай улсууд бол гарч ирнэ. Гэхдээ бас чамлалтгүй бэлтгэж гин гэдэг нь сайн.
олон л хүн гарч ирлээ. Улс одоо би шагнартай сэтгэлгээтэй болж гин гэсэн үг шүү дээ. Ер нь юмыг ингээд энэ олон одоо байгаль орчны мэрэгжилтэн бэлтгэдэг сургууль гарчлаа эднийг зэгцлэх хэрэгтэй гэх юм бол дими бэлтгэгчлийг гэхдээ ер нь хүмүүс орж ил байвал сайн сурч ил байвал сайн арай бас олон хүн л байгаль орчны сэтгэлгээтэй болно гэсэн үг шүү дээ. Тэр утгаар нь ер нь байлгажуулах хэрэгтэй. Гэхдээ явандаа ер нь энэ дээр бол төр маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо төрөөс явуулж байгаа бодлого гэхэд бид нар доктортой хөгжлийн асуудлыг ярьж байгаа юм л да. Доктортой хөгжлийн асуудлыг ярихын тулд бид нар ганцхан хуучин нөгөө нийгэм эдийн засгийн асуудлыг авч үздэг байсан. Одоо бол нийгэм эдийн засаг байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзчихэж бидний амьдрах орчин байгаль орчин юм байна. Энэ дээр бид нар байж ээж амьд байх юм байна, эрүүл байх юм байна, мэдлэг чадвартай байх юм байна гэдгийг ойлгоцсон байхгүй. Урд нь бол бид нар мэдлэгтэй байх хэрэгтэй, чадвартай байх хэрэгтэй. Байгаль хэрэггүй юм шиг байх хэрэгтэй. Байгаль хэрэггүй юм шиг бодоод байсан чинь эргээ харсан чинь утаан донд орсон бахаар нөгөө онц сурдаг хүн чинь ахад онц сурах гэсэн чинь ухаан алдаж унаад утаандаа ингэхээр чинь болохгүй болчихж байгаа гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ер нь доктортой хөгжлийн тухай ярьж байгаа энэ нөхцөлд бол энэ байгаль орчны асуудлыг бол дэлхийн нийтээр анхаарч маш сайн энд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Тэр чухалаараа танах өнөөдөр нэвтрүүлэгтээ тий байгаль орчны мэрэгжлийн хүнийг ингээд урьж авчраа санал бодлоо солилцсон гэдэг бол тэр иргэдэд хүрэх мэдээллийг зөв талаас нь хүргэх гэдэг асуудал маш чухал л да. Тэгэхээр бас өнөөдөр таны ярианаас бас сонирхолтой зүйлийг би бас сонслоо л доо. Одоо байгаль орчны хамгаалал нэхэр л мод тарин нэгэн тэгнэ гээл цэцэг тарин гээл болчдаг. Ихэвчлэн ер нь бол залуучууд маань тиймэрхүү энгийн ойлголттой байдаг шүү дээ. Тэр байгаль орчин хамгаална гэдэг нь яг юу юм? Байгаль орчин, байгаль их дэлхий гэдэг нь яг юу юм гэж тэр лугаа нэх өнгийнхөөсөө одоо илүүтэйгээр өөр одоо энэ хотчлолтондоо анхаарад тэр одоо асар их олон одоо техник технологийн тэр хөгжилд ингээд тэмүүлээд яарсан сандарсан нэг тийм л одоо орчинд бид бүхэн амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр бас ийм энгийн одоо хэрэглэнээс энгийн зүйл дээрээс бас байгаль орчноо хамгаалж бие хүн болгоо бас оролцох боломжтой юм байна шүү дээ тий. Одоо жишээлбэл танах орон сууцнд амьдардаг болвол тий чи байгаль орчныг яаж хамгаалах юм бэ гэвэл өглөө ажилдаа явахдаа орой ажилласаа тарж ирэхдээ гэрлүүгээл лифтээр гарахаа болж байгаа. Лифтэнд орохоор чи ганцаараа суун, ганцаараа дээшээ 5 давхарч 10 давхарч гарна. Тэр үед эрчим хүчний хэрэглээ байгаа байхгүй. Тэгэхээр чи шатаар гэрлүүгээ орчоод шатаар буух юм бол чиний эрүүл мэндэд нэгдүгээр сайн, хоёрдугаар чи эрүүл байна, гуравдугаар чи яг тэр одоо лифтний эрчим хүчийг чи хэмнэж гинэ гэсэн үг байхгүй. Ерөөсөө л хамгийн энгийн. Магадгүй эмэгтэйчүүд ч гэсэн тийм амралтын өдөр нүрээ бодохгүй ч байлаа шүү дээ. Айгуугаа ингэж нүрээ бодохгүй явсан эмэгтэйчүүдийг би хараад баярлалтай. Нүрээ бодохгүй яг хүмүүс ярьдаг л да. Нүрээ бодохгүй эмэгтэй хүний гоо сайхан. Гэхдээ нэг өдөр ч гэсэн нүрээ амраагаад байгалийн нөөц баялагийг тэндээ хэрэглэхгүй байна гэдэг чинь таны нөгөө сар хэрэглэх гэжсэн нүрийн бодогч нь сар хагас хэрэглээд танд хэмнэлт гаргана шүү дээ. Тэгэхээр эдийн засаг ч гэсэн хэмнэлттэй гэл иймэрхүү талаас ярил хэлэх юм байна л да. Тэр наад утгаараа энгийн одоо хувь хүний асуудал хувь хүний одоо орж байгаа юм шиг мөртлөөсөө цаад утгаараа бол дэлхийн одоо байгаль орчин байгаль их дэлхийн одоо асуудал болоо явж байна тийм. Тэрэнд өөрөө чинь оруулж байгаа хувь нэмэр чинь тэрэл болж байна. Баг багаар алхам явах хэрэгтэй байх тийм. Тэгэхээр ер нь иргэдийн оролцоо ер нь хэр вэ? Дэлхийн улс орнуудтай харьцуулахад одоо Монгол улсын хүмүүсийн байгаль орчиндөө хандах ер нь нийт одоо хандлага сэтгэхүй ямархуу төвшөнд байх шиг байна. Одоо бол яг ингээд харахаар хүмүүс бол ер нь байгалийн яг нөгөө эдийн засгийн нөхцөл байдлаас болоод амжиргааны төвшингээс болоод хүмүүс бол одоо байгаль дэлхийг рүүгээл дайрч байна. Хамгийн хялбар аргаар хамгийн боломжтой мөнгө олох арга нь бол ерөөсөө байгалийн нөөц баялагийг шууд аваад зах зээлд борлуулах асуудал болж байгаа. Монгол улсын одоо ерөнхий сайд нь хүртэл тэгж хэлэхээр чинь бас арай л дэндүү байгаа зү. Одоо сайхан бэлэг сайд ерөнхий сайд болгоомтын энэ дээр гарч ирэл эдийн засаг нэмэх нь эдийн засаг. Ерөөсөө мөнгө энэ мод бол мөнгө л гэж харж байгаа байхгүй. Түүнээс энэ мод надад эрүүл агаар бэлгэлж гин гэж бодохгүй бол. Тэгэхээр техник одоо амьсгалж амьдрах хамгийн нөхцөлийг бүрдүүлж гин гэдгийг ойлгохгүй шууд. Тэгэхээр яг энэ өнөөгийн нөхцөлд бол хүмүүс хамгийн түрүү юу хийж гин гэхээр одоо жишээлбэл та нар өнгөрсөн жил харсан байх. Одоо ч гэсэн гудамжинд самар загаал зогсож байгаа. Зарим жил самар олддоггүй шүү дээ. Тэгэхээр энэ хамгийн хялбар аргаар мөнгө олох боломжууд нь одоо газар ухаад ашигт малтмалыг гаргаж ирээд борлуулад мөнгөтэй болох газраа зарах тий эсвэл одоо ингээд байгалийн нөөц баялагийг түүж аваад борлуулах ийм асуудал хамгийн энгийн боломжтой аргууд учраас хүмүүс тэрлүүгээл явж байна. Түүнээс ажил хийгээд амьдраад цалингаа аваад ингээд бизнес хийгээд нэг 2 3 4 жил ядарна хоолгүй хонно бизнесээ босгоно гэж бодохгүй
ерөөсөө л мөнгө болол одоо тий амьдрал гэсэн хэлбэр аргаар амьдрал гэсэн юм бол явж байна л да. Тэгээд энийг болохоор нэг төрийн зөв бодлогоор авч явахгүй бол тэгэл учир дутагдал энэ улам даамжрах юм бол бүр хэцүү. Байгаль орчны асуудал бол улам хэцүү. Одоо ингээд ус их чинь усыг яаж ашиглаж байна тий? Бид нар үнэхээр гамгүй ашиглаж байна. Тэгэхээр энэ дээр бид нар зөв бодлого явуулахгүй бол ахаал асуудал. Тэгэл нэг ойгоорч модыг ерөөсөө тий огтлж ирээл зараал мөнгө олж шít. Одоо гудамж нь ингээд шуудайлаад мод зардаг асуудал маш их бий болсон. Тэрийг бодлогоор яаж хүмүүсийг галтай төлөөтэй амьдруулах уу гэл асуудлууд бол байж болно шít. Бид нар бол ер нь энэ хүмүүсийн амьдрал асуудал хүнийг л маш сайн бодох хэрэгтэй. Одоо бол ер нь хүнээ бодохгүй тэгэл малаа их боддог болж тий заримдаа би харамсдаг юм. Хүн бол 3 сая гаруй хүн биш шүү дээ. Тэгэхэд мал бол 60 сая гаруй байна. Мал их байх тусам байгальд бас халтай. Халтай шүү дээ. Одоо хүний амьсгалаад гаргаж байгаа тэр бохирдлууд нь ямар уу 60 сая малын тэр амьсгалаас гарч байгаа бохирдол нь ямар уу тэгээд ялгцсан ямар уу энэ төр гэл ярил бас их юм биэл дээ. Тэгэхдээ тэрийг бол дахин ашиглах гэл маш олон юм би. Бид нар тэгэхээр хүнээ сайн бодох хэрэгтэй энэ нэгэнд. Хүнээ зөв хөгжүүлээд зөв явуулж чадах юм бол өнөөдөр энэ одоо хямрал, эдийн засгийн асуудал тий байгаль орчны асуудал, нийгмийн асуудал энэ бүгдийг шийдэхэд бол маш төхөнтэй. Хүнээ бодохгүй өөр юм л бодох юм бол одоо төрд байгаа улсууд өөрсдийгөө бодох, ард түмнээ бодож ажиллах хэрэгтэй байхгүй. Зөвхөн өөрийнхөө бизнесийг өөрийгөө бодож ажиллах юм бол бодлого буруу явагдана. Ард түмэн ядуурч байж байгаад нэг өдөр тесрэгдэг л байхгүй. Тэгэхээр тийм хэмжээнд хүрэхгүй тулд одоо ард түмнээ сайхан бодох хэрэгтэй, амьдралыг бодох хэрэгтэй, ажил дэвлэлтэй болох хэрэгтэй. Одоо хүн бол газар дээр л амьдардаг учраас газрыг л хамгийн түрүүний эргэлтэнд оруулах асуудал яригдчихэж шүү дээ. Одоо газараас нааш чаш нь болгоод сэргэлэн нэг нь бол 5 цастай болж байна. Зарим нэг нь бол газраач авч чадахгүй усууд, мэдэхгүй усууд, хөөцөлдөж чадахгүй усууд зөндөө байна шүү дээ. Тэгэхээр амьдрал бол айгүй хэцүү болсон байна. Гэхдээ хүмүүс сайн нэг сайхан санаачлаг гаргасан улс их орны нэг хямралаас гаргахын тулд мөнгө хандивлаад ингээд явлаа л да тийм 10 сая, 100 сая их явлаа гэж ингээд. Тэгээ би ер нь энд хувь нэмэр оруулж болдго юм болов гэд би бодсон л да. Тэгээд айгүй нэр улс их орныг хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэлдэг юм чинь ингээд би нэг төгрөг хандивлая гэж бодсон юм. Тэгээ би нэг төгрөг хандивлах гэд банкн дээр очлаа л да. Тэгээ би нэг төгрөг хандивлах гэд 10 төгрөг өгөөд нэг төгрөг хандивлая гэд нэг төгрөгийг хандивллаа. Тэгээ би нэг төгрөг хандивлахад 509 төгрөг зарж байгаа. Гүйлгээний одоо нэг банк хоорондын гүйлгээгээд надаас 500 төгрөг авчиж байгаа. Дээр нь миний 10 төгрөгийн 9 төгрөгийг хариулж өгч чадахгүй байгаа. Тэгээд одоо улс их орондоо би ингээд туслая гэд сайхан сэтгэл гаргахаа тэрнээс илүү баг хохирчж байгаа байхгүй юу. Ийм л нийгэмд амьдарч шүү дээ өнөөдөр. Тэгээд одоо зөв яваад байгаа айгүй хэцүү. Тэгээд одоо би нэг төгрөгийг ингээд шүтэж явдаг юм. Одоо олдохгүй болсон. Банкнд байхгүй. 10 төгрөг хандивлахад 9 төгрөгийг хариулж өгөхгүй байгаа. Яасаа гэж 9 төгрөг байхгүй шүү дээ. Тэгээ одоо улс их орны төлөө хүн болгон хандив өргөгээд нэг төгрөг хандивлах гэх юм бол тий банкн дээр очиж хийх юм уу, хайрцагт хийх юм уу ингээл бодох юм их л болж. Тэгээ ер нь бидний амьдрал хаашаа яваад байна гэл хүмүүс бүгд л яриад байгаа. Тэгэхдээ бид нар өөрсдөө амьдралаа өөрчлөх ёстой, өөрсдөө зүтгэх ёстой. Хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй. Энэ их дэлхийхэн өөрийнхөө хэрэглэнээсээ танаад эхлэх хэрэгтэй. Сая ингээд цагаан сарыг гэл бодох чинь тий хэдэн мянган хон чаж нь харуулв тий. Энэ бол маш их хэрэгтэй. Тэрний нэг юм ихийн одоо хаашаа болов яаж борлуулав гээл аваад үзэхэд нэхний үн бүр 100 төгрөгөөр авъя гэхэд 100 төгрөгөөр авахгүй байлт шүү дээ. Борлуулах гэдэг. Сая өнгөрсөн 100. Ийм үнгүйтсэн ийм нийгэмд бид нар яваад идэг. Тэгээд нэхий күүртгэнүүд нь болохоор 200-300 мянга болоод байдаг тий. Тэгэхээр энэ дэр бол бид нар байгалийн нөөц баялаг гэдэг бол нэг талдаа үнгүйт мэт боловч нөгөө талдаа маш үнэтэй зүйл. Энэ дэр л бид нар анхаарах. Бас дэлхийн улс орнуудын энэ одоо цагаан хоолтон, ногоон хоолтон гэдэг олон хүмүүс байдаг шүү дээ. Энэ бүхнийг бас тэр бүгдийн яриаг бас сонсож байхад нэг талаараа бас яг энэ байгаль эхийн төлөө байгаль дээлтэй гэж бас ярьдаг юм байлээ л дээ. Тэгэхээр манай Монголын одоо Монголын арт иргэд маань бас энийг хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Ер нь бол тэр ногоон хоол малын гаралтай мэдхгүй байх гэж хүн төрлөختөн байхгүй гэх юм уу тий. Сэтгүүний хувьд бол бас жоохон өөр байгаад байна л да. Тийм. Сэтгүүний хувьд бол бид нар
Яг ер нь бол дэлхийн нийтийн чиг хандлагын даяарчил гэдэг юм чи өөрөө аяндаа бий болно л доо. Бид нар бол нэг л дээвэр дор амьдарч байгаа юм чи нэгээ дагаал амьдрахаас шүү. Дэлхийгээс гараж яваад бид нар амьдрах боломж бол одоохондоо алга байна шүү. Тэгэхээр бид нар энэ дотор байгаа учраас энэ дотор чиг хандлага нь хаашаа вэ тэрийг л дагаж амьдрах хэрэгтэй. Нэрээ л үнэхээр дэлхийн маань сүрч гээд байгаа юм бол бид нар үнэхээр тэр махан хоолноос татгалзаад ногоо тэг цагаан хоол энэ төр итгэс л өрөөхгүй болно. Ер нь бол нэг усны хэрэгцээ багасах тусам усны төлөө дайн бий болно. Одоо саяхан би телевизээр сонсч байсан байгаль нураас их дотор хоолоогоор ус татахар боллоо гэдэг жилээ. Бид нар нэг орхон гол төсөл хэрлэн гол төслийг ингээл говь руу татаад говийг усчлуулъя гэдээс бүгд дургуцаад байсан чинь нөгөө хоёр том бүрэн чинь бидний дундуур одоо байгаль нуурын чинь тэжээд голууд нь манай Монголоос ихтэй шүү дээ. Тэгэхээр чин тэр ихийн бид нар ингээд эндээс очисон усод гол нь мөрөнгө бид нар хамгаалаад айгүй сайхан болгоод голоо ингээд нэг усаа ашиглахгүй гадагш нь гаргаад идэг. Нөгөө усын маань тэндээс хоолоогоор урагшин татаад явчих юм бол бид нарт бас хайрлаа шүү дээ. Тэгэхээр бид нар энд байгаа гадагшаа урсгалтай голуудаа бид нар бас усын яаж ашиглах вэ? Ямар цэцлэгэн станц зорих уу яах вэ гэж бодох л асуудал. Зүгээр өөрөөсөө ашиглаж чадахгүй ч гэдэг ингээд гадныханд ашиглуулна гэдэг бол харамсалтай л байхгүй. Таас өөрөө түрүү багш байгаль орчны талаар бас багшилдаг гэдэг жийсэн. Олон оюутнуудыг бас энэ байгаль орчны төлөө зүрх сэтгэлтэй бас болгож одоо гаргаж байгаа. Оюутнууд ер нь хэр одоо энэ байгаль орчныхаа төлөө зүрх сэтгэлээ зохицуулж ийн ер нь хэр энэ талыг ер нь одоо баримталж эзэмшихийг хүсэж ийн энэ мэргэжлийг. Тийм. Ер нь анх нэг байгаль орчны ЭКАЗ дээд сургууль гэж байгуулагдал тэнд эхлээд багшаар ажилласан. Тэгээ олон одоо ингээд бодоход зүгээр яг шав төгссөн шав гэх юм бол 3000 гарчаад явж байна л. Тэгээд байгаль орчны чиглэлээр лекц үнс ихтэй сургууль гэж оруулах юм шавнарын тоолол өндөр байна. Гэхдээ яг энэ салбартаа ажиллаж байгаа нь бол бас цөөхөн байна. Ихэнх нэг ажлын байр нь олдохгүй нөгөө дарга зэрэг нарын арын хаалганы улсууд орчдөг. Тэгээд яг мэрэгжлийн улсууд нь ингээд гадаа ажилгүй годомжинд яваад идэг ийм асуудал бол маш их байна. Тэгэл өөр мэрэгжлийн хүн авчаал тэр нэг одоо өөр чиглэлээр мэрэгжилтэй мөртлөө байгаль орчны салбарт анхаагаал ингээд дарга цэрэг мэрэгжилтний хийгээ яваад идэг. Энэ асуудлыг бол шууд зэгцлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил би Хөдөө аймагт явж байхдаа аймгийн байгаль орчны газрын дарга нар гээл улсууд дандаа мэрэгжлийн бос улсууд тавьсан. Тэгэл тэд нар нэг том дарга нар салбарын аймыг мэдхгүй. Тэгээд юм мэдгүй байгаас чинь бодлого хэрэгжүүлэхэд хэцүү шүү дээ. Тэгээд ийм учир дутагдaltaй байгаа учраас энэ салбарт олон мэрэгжилтэг бэлтгийгээл хичээнгүйлэнд зүтгэж байна. Гэхдээ шавнар бол сайхан байна оо. Зарим нь бол үнэхээр сайн ажиллаа салбартаа тэргүүлээд тэр нутаг усаа хамгаалаад үнэхээр сайн үйлийг бүтээж байгаа олон шавнар байна. Одоо жишээл дөнгөж саяхан хамгийн сүүлийн миний шав гэдэг Дүлгөөн гэдэг нэг залуу тарган нутаг өршүүлэх чиглэлээр дипломын ажлыг бичсэн. Тэгээ Монгол улсад одоо Монгол таргыг яаж нутагшуулах вэ? Тэр арга замыг судлаад анхаарал хүчин зүйлүүдийн тодорхойлоод одоо тэгээд нутагшуулах ажлыг хийгээд явж байна. Тэгэхээр ийм сайхан үйл бүтээж байгаа улсууд зөндөө байна. Тэгэхээр эднэртээ бол бид нар баярлах хэрэгтэй. Тэр байгаль орчны төлөө тэмцээд байгаа иргэд аж ахуйн нэгж хов хүн эднэр бол ганцхан өөрийнхөө эрх ашигын төлөө биш. Хүмүүс айгүй ойлгодог. Тэр мөнх хоёр гол нуруудын мөнх хоёр байгаль орчны төлөө тэмцээд байна. Энийг ашиг сонирхолтой гэдэг. Яг үүндээ тэр хүмүүс яагаад байгаль орчны төлөө тэмцээд байна гэхээр ирээдүйн хойч үедээ энэ сайхан байгаль дэлхийг үлдээе. Одоо өөрсдийнхээ хэрэгцээг хохироолгүйгээр хэрэглээд ирээдүйн хойч үедээ сайн сайхныг үлдээл гэсэн үндсээр нийтийн эрх ашигын төлөө тэмцэж байгаа байхгүй. Хамгийн гол юм. Түүнээс ганцхан өөрийнхөө эрх ашигын төлөө тэмцэж байгаа бол хашаан доторхоо цэвэрлжээд тэгээд бус хашааныхаа гадаа угаацаа хасгачаад тэгээд хашаан доторхоо би цэвэрхэн байлгана хашаандаа би гоё амьдрна гэдэг нь тэр чинь гол зүйл биш байхгүй. Бид нар чинь энэ нийтийн эрх ашигын төлөө тэмцэх хэвээр үүрэгтэй үндсэн хуулиар байгаль орчныг хамгаалах журамд үүрэгтэй гэж заасан. Энэ үргээ сайн биелүүлэх хэрэгтэй гэж ойлгодог доо. Тэгэхээр бас оюутнуудаа нийлж хэр их мод тарьж ийн ер нь бас. За би ч бас ер нь дээр үд чинь би Төв аймгийн нэгдэл дундын үйлдвэргээд том араамд мод ч байсан шүү дээ. Бас ингээл мод хаталдаг байсан. Тэгээд дараа нь байгаль орчны ажил хийгээд байгаль орчны салбарт улсын байцаагч хийгээд дараа нь багш хийгээд ингээд явж байна. Тэгэл багш хийснээс хойш мод их тарьсан да. Төжийн нарсанд маш их огтлсон модныхаа төлөө маш их мод тарьсан. Оюут нутгаа очиод мод тарьсан. Нөхөн сэргээлтийг маш их газар хийсэн. Эрдэнэт одоо тэгэл ер нь газар очиж нөхөн сэргээлтүүдийг хийсэн. Маш олон сургалтуудыг хийсэн. Тэгээд ер нь мод тарих чинь хүн чинь 3 үйлийг бүтээх хэрэгтэй гэдэг шүү дээ. Мод тарих,
хүүхэд төрүүлэх ном бичих. Одоо бол би гурван гэрэл хийцэн байна. Яг ном бол би байгаль орчны аудитын чиглэлээр Голландд Мастрихт их сургуульд төгсөж ирээд байгаль орчны аудитын чиглэлээр анхны номыг бичсэн. Ер нь байгаль орчны аудитыг Монгол хөгжүүлэхэд бол нэлээд хувь нэмэр оруулсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд нүртэл энэ байгаль орчны аудитын заалтуудыг оруулж одоо нөхдөдтэйгээ хамтарч оруулж ингэж ажиллаж байлаа. Тэгээд байгаль орчныг хамгаалахад нөгөө иргэд нөхөрлөд ойн нөхөрлөд байгаль орчныг хамгаалахдаа менежментийн төлөвлөгөөг хэрхэн яаж боловсруулах вэ гэдэг талаар бас ном бичлээ. Батгэрийг дэвшүүлсэн байгалийн нөөцийн менежментийн талаар бас нэг ном бичлээ. Ном бол бичсэн. Тэгээд ерөн сайхан байна. Багш байна гэдэг чинь сайхан шүү дээ. Тэр тусмаа бүр байгаль орчны чиглэлийн багш байна гэдэг бол маш сайхан. За нийслэл Улаанбаатар маань бас ер нь одоо ой хэрийн бүс хэрэг байна. Одоо маш их хүн амт болж шүү дээ. Тэгэхээр бас энэ тал дээр цэцэглэлт одоо мэдээж ногоон хөгжлөлтөө бас анхаарах хэрэгтэй байдаг. Олон одоо иргэд оршин сууж байгаа энэ нутаг дэвсгэр шүү дээ. Тийм. Ер нь нийслэл бол одоо нөгөө ногоон байгууламжийн хэмжээ хүн амттай харьцуулаад хотжуулалтад харьцуулаад үзэх юм бол ерөөсөө учир дутагдaltaй. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ гэж байдгийг. Тэр нь бол алдагдсан. Гэхдээ энийг бол бий болгох боломж бий. Бид нар бол одоо 3 дугаар хорооллыг би сайн мэдэж чинь дээр үеийн төлөвлөлт нь айгүй гоё юм ногоон байгууламжтай айгүй зайтай байсан. Тэгэл нөгөө 90-ад оны засагт том дарга нар чинь одоо энэ нөгөө барилгуудын дунд барилга барьсаар бол ногоон байгууламж барих ямар ч боломжгүй болгоо хийсэн шүү дээ. Тэгээд одоо нэг хамгийн гол нь бид нар чинь нөгөө дид үтс юмдаа ойрхон байхын тулд тэгээд барьчихж байгаа байхгүй. Уг нь бол хотыг бол гадагшинд хэлж барих хэрэгтэй. Тэр байгаад талбай дээр ногоон байгууламжийг бий болгох хэрэгтэй. Одоо бол байгаад жижиг талбай дээр л нэг юм шумбалгаж аваад усаа одоо цэвэр бөхөр усаа ингээд яг хажууд нь шууд холбочоор тийм боломжуудыг л зардал баг гаргаж ашиг олох гэсэн л тийм сонирхол нь өндөр байгаа. Тэгэхээр бид нар энэ ногоон байгууламжийн асуудал бол Улаанбаатар хотод маш чухал. Улаанбаатар хотыг тойрсон ногоон байгууламжийн асуудал богд уул энэ төр бол хүнд байдалд орсон л доо. Одоо бид нар ер нь энийг өшөө сайн анхаарахгүй бол айгүй хүнд байдалд орсон. Богд уул дархан цааст газар дэлхийд баг анхны дархан цааст газар гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэгээд энэ дархан цааст газрыг ингээд аваад үзэхэд үнэхээр яг тэнд байгаа амтын ургамлын зүйлийн тоо ямар байна гэхэд бол үнэхээр хомсдсон. Одоо цэцэг өнөр бид нар оюутнуудаа авч гараад цэцэг үний оройг цэвэрлдэг. Тэгэл явж байхад бол замд амтан таарахгүй шүү дээ. Энэ ганц нэг хэрэм одоо тийм жирхэл таарна гэхээс өөр амтан таарахгүй. Тэгэл одоо тэдэн бугтай тэдэн аргал янгиртай л гэдгийг тэгээд тэр нь бол одоо ерөн цусны ойртно гэдэг юм л болцсон байгаа шүү дээ. Яг нь дээр үед нэг хэдэн аргал говьлтаагаас чөлөө авчираад нутагшуулсан. Тэгтэл ер нь энэ Улаанбаатарыг тойроод богд уулыг чинь тойроод ямар ч нөгөө амтан гарцгүй болоод одоо төмөр зам ингээд барьсан болохоор ч амт чинь хуучин ийшээ бол гангаан нуруу ийшээ хинтийн нуруу амттад нүүдэлж цус солилдож одоо тийм ингэж амтэрдэг байсан имийг тойруулаад зам барьчихар чинь тэгээд амтны энэ дотроос гарч чадахгүй хүндрэлтэй байгаа учраас тэр энэ болгонд бас анхаарч төр засгаас хариуцж мэдсэн бодлого боловсруулах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бас энэ дээр маш их сүүлийн үед анхаарахгүй орхигдуулаад байгаа учраас ийм гонигтай асуудлууд бий болсон. Зүгээр хамгийн сүүлийн жишээ би хэлээ л да. Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулинд сая өөрчлөлт орсон байлээ. 2017 оны 2 сарын 2-нд өөрчилснөөр гэж тавьсан байлээ. Стратегийн үнэлгээ гэж юу хэлэх вэ гэдэг. Тэгээ стратегийн үнэлгээний талаар би бас энэ юунд Тайландд нэг 21 хоног яг энэ стратегийн үнэлгээний чиглэлээр мэргэжилт дэвшлэгдээд ирсэн л дээ. Тэгээд стратегийн үнэлгээний тодорхойлтыг харсан чинь байгаль орчин хүний эрүүл мэндэд аюул учруулах үр дагаврыг нь ийм уур амьсгалын өөрчлөлт одоо гамшигт байдалтай уялдуулан тодорхойлохыг гэж тавьсан байхгүй. Тэр нь бол зөвхөн тэр одоо том төсөл хөтөлбөрүүдэд үнэлгээ хийхдээ тэр одоо юу гэдгийг хүний эрүүл мэнд байгаль нийгмийн эдийн засагт нөлөөлөх үү гэдгийг тэр гамшиг уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан тодорхойлохыг л хэлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхэд цаана юу эдийн засгийн асуудал байна, инфляц байна. Зөндөө юмтай уялдуулж иж тэрийг тодорхойлдог, стратегийн үнэлгээг тодорхойлж гаргадаг болохоос биш. Зүгээр нэг хитэн гамшигын асуудал, уур амьсгалын өөрчлөлт энтертэй уялдуулан тодорхойлохыг хэлэхгүй л дээ. Тэгээд иймэрхүү юмнууд сая шинэ хуулинд ингээл өөрчлөлт орцсон л хэлээ. Би тэгэл хараад бодож илээсэн. Энэ одоо ямар улсууд нь боловсруулсан юм бол яг үнэндээ бол цаана ганцхан тэр байгалийн гамшигыг тулгунцсан асуудлууд уялдуулж тодорхойлохоос илүү
хүн амын өсөлт тий статистик том үзүүлэлтүүд байж болно, инфляц байж болно тий эдийн засгийн асуудлууд байж болно. Эднэртэй нь уялдуулж иж тэрийг тодорхойлдог болохоос биш зөвхөн стратегийн үнэлгээ гэдэг нь тэр юу нөлөөлөхийн тэр гамшигтай уялдуулан тодорхойлохыг хэлэхгүй л дээ. Тэгээд ийм алдаанууд зүгээр харагдал байгаа. Гэхдээ энэ бол миний хувийн үзэл бодол. Би өөрөө бол тэр чиглэлээр мэрэгч гарч ирсэн учраас тэгэхээр иймэрхүү юмыг баг дээр нь засахгүй бол ингээд цаашгаа дамжираад явах юм бол айгүй хэцүү л дээ. Тэгэхээр одоогийн байгаль орчны сайд маань бас яг зөв зөвхөстэй бас үйлдэлүүдийг хийж гин үү, зөв шийдвэрүүдийг бас гаргаж чадж гин үү? Ер нь явах шиг нь ажиглагдчих. Зүгээр одоо байгаль орчны салбарт ажиллаж байгаа мэрэгжилтэй чадвартай боловсон хүчингүүдийг бол их хольсолж байна. Бас боломжгүй харахад бол тийм мэрэгжлийн бус улсуудыг мессен дээр авч тавьж जैन ямар нэгэн шалгуур үзүүлэлтгүйгээр тавьж जैन сонгон шалгууруулалтгүйгээр тавьж जैन энэ бол учир дутагдал гэж үзэж байгаа. Хоёрдугаарт байсан сайн улсуудын өөр газар байрлуулж одоо халж сольж जैन тий энэ нь учир дутагдaltaй. Тэгээд гуравдугаарт нөгөө салбарт нь ажиллаж байгаа улсууд нь авилга авсан нүгсэн гэл одоо телевизээр янз бүрийн юм шуугуулад байдаг. Тэгээ энэ нь бол өөрөө цаанаа нэг олонний үг ортой гэдэг шиг тиймэрхүү юм байгаа л учраас тийм яриа гараад байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн салбарт нь бодлого тодорхойлж байгаа улсууд нь ингээд янз бүрийн мөнгө төгрөгтэй холбогдоод одоо тий сөрөг үр дагаврууд гаргана гэдэг маань өөрөө тухайн салбарын нэр хүнд ажилчдын ажиллах урам зоригийг бол маш их мохоодог л дээ. Тэгээ хүмүүс бол одоо итгэл нь буурч эхэлдэг. Нөгөө манай байгаль орчин аль жуулчлалын яамч нь өөрөө ийм асуудалтай улсууд байдаг юм байна шүү дээ. Тэгээ өөрсдөө ийм байж бид нарыг юу зэгцэлний ингээд идэгин гэдэг ч юм уу тийм иймэрхүү манай монголчууд ер нь тийм барьцах тийм талаараа бол мэрэгчсэн улсууд шүү дээ. Энийг ингэхгүй бол намайг заавал ингээд тахтай яа тийм өөрсдөө ингэдэг байж гэсэн тийм сэтгэлгээ бол монголчуудад маш их байдаг. Тэр нь маш их хүч дутагдaltaй боловч цаанаа юмыг хийлээ гэдэг бас тийм. За тэгэхээр бас эсрэг үнцэг нэвтрүүлгийн бас цаг дуусж байна. Тэгэхээр та бас үзэгчид болон багчууд, залуучуудтай бас хандаад бас байгаль орчны сайхан хамгаалах талаар бас сайхан үг хэлэхгүй тий. Тийм. Одоо ер нь нэвтрүүлгийг үзээ сууж байгаа болон тэгээ энэ байгаль орчныхаа төлөө санаа зов, сэтгэл зовдөг бүх хүмүүст өнөөдөр баярлалаа гэж хэлмээр байна. Тэднийг цаашдаа өшөө улам зэрэгтэй ажиллаарай гэж хэлмээр байна. Өнөөдөр яг нөгөө өөрөө ямар нэгэн мөнгө төгрөг байхгүй мөртлөө өөрийнхөө юмыг зарж боллуулад, булаг шандаа хамгаалаад, амтэн ургамлаа хамгаалж байгаа тийм улсууд маш их байна. Тэднэрийг маш сайн дэмжмээр байна. Тэд нартай баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ирээдүйн тэ залуучууд, хүүхэд залуучууд маань энэ байгаль орчныг хамгаалах тал дээр байгаль орчны сэтгэлгээн дээр нэлээд сайн анхаараарай. Боловсролын системийнхэн бас энэ дээр нэлээд сайн анхаарах хэрэгтэй байна. Мэргэжлийн байгууллагууд бодлогын төвшөнд анхаарах хэрэгтэй байна. Бүр цаашлбал шийдвэр гаргах төвшөнд байгаль орчны улсууд их ороосоо гэж би маш их хүсдэг. Яг мэргэжлийн улсууд ер нь их хуралд ингээд аваад үзэхэд нэг 4-5 хүн байгаль орчны төлөө дуурдаг. Бусд нь бол дандаа уулуурхаа бусад юмныхаа төлөө дуурч яадаг. Тэгэхээр тухайн салбарт нь олон хүн байх юм бол мэдээж энэ байгаль дэлхийг хамгаалах зөв бодлого гаргахад бол маш их нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ чиглэлд бол хүмүүс анхаарлаа хандуулж их сайн ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд сайхан баярууд өнгөрсөн. Баярын хог хаягдлуудыг маш сайхан цэвэрлж ангилж одоо тий цааш нь боловсруулаарай л гэж хэлэх байна. Энэ хоолны хог хаягдл гэдэг бол хаасаагүй маш их гарч байна. Энэ хог хаягдлыг бас бид нар ашиглах хэрэгтэй. Ашиглах боломжууд байдаг. Тэгээд энэ дээр нэлээд анхаарах хэрэгтэй байна. Ер нь хувь хүн өөрийнхөө хэрэглээ өөрөөсөө л нөгөө өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдэг үг гэж үг гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрсдөө төсөөл эхэлж хараарай л гэж хэлмээр юм да. За баярлалаа тэглэгээ явах уу. За тэгэхээр үзэгчдээ байгаль орчныг хамгаалах оюутан залуучуудын холбооны тэргүүн Батболд оролцлоо. Бидний ярилцлага маш сайхан болж өндөрлөж байна. Тэгэхээр бас залуучууд маань бас энэхүү ярилцлагандаас бас нэгийг бодож хоёрыг тунгаах болов уу гэж бодож байна. Тэгэхээр байгаль их маань устж үгүй болох юм бол бас хүн төрөлхтөн бас мэдээж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр бас хамгийн чухал зүйл рүү бас зүрх сэтгэлээ зохицуулж хувь хүн болон өөрсдийн гэсэн оролцоотой байгаарай гэж уриалмаар байна. Тэгэхээр эсрэг үнцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Үзэгчдээ дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.